За өглөөний мэнд эрхэм миний Facebook найзуудаа өглөөний мэнд. За нэг газар очиж бүжигнуулахаар явж байна. За нэргсэн. За энэ өдрүүдэд Улаанбаатар хотод Монголд ер нь шинэ жилийг бол эрчимтэй тэмдэглэж архитаж байна. За тэр дундаа төрийн байгууллагууд нууцаар шинэ жил амар их тэмдэглэж байна гин. Би төрийн албанд ажилдаг төрийн байгууллагуудын шинэ жилийг үнэгүй хөтөлж өгнө гэдэг нэг жок пост оруулсан. Тэрний дараа Зандан шитэр ерөнхий сайд өлгөж яваад төрийн албаныхныг төрийн зардлаар шинэ жилийг хориглоно гэсэн засгийн газрын тогтоол гаргасан. Манай бороо бас үг аваад байна шүү. Миний бороо. За тэгсэн чинь төрийн байгууллагууд нууцаар тэмдэглээд байна гинэ. Байгууллагын шилдэг ажилтан гэ хуцаад байх юм. Улс дампуурах гэдэг үсэн хүүрнийхэн шилдэг ажилтан байх ud. Энэ өгөөлгө цалингаа тавьж чадахгүйгаа хүнд байгаа нь үнэн шүү дээ. Дарга нарын цалин дангайцсан, дарга нарын тансаглал дангайцсан байгаа энэ цаг үед ард иргэд улруу шаардсан байгаа цаг үед бол өсөн хөөрнийхэн шинжил авах үү. Тэм биз дээ манайхаа. Одоо Монгол шиг ингэж архитаж шинжил өвлийн үүдэн тэмдэглэж осгож өгдөг, хөлддөг, хөл гараад өсдөг. Тэм одоо шинжилийг тэгэн тэмдэглэдэг улс орон дэлхийд дээр байхгүй заяа. Би нэг Солонгос байж байгаа дэрсэн Солонгослоо шинжил ямар зур амьсгал алах ажиллаа хийж байна. Тэгээд юу яадаг нь шүү дээ. Нэг жилийн цаагаан сайжилсан ажилчтай болон ер нь ажилчтай 13 дахь сарын цалин өгчтэй. Энэ нь ингээ шинэ жилийн баяр мөн үү? Мөн. Тэгэл гэр бүлээрээ нэг хоол унданд орно. Гэр бүлээрээ оноо гаргана. Ингээл болоо. Монгол тэгэхээр л ерөөсөө архитэлж шаагаал саагаад бүжиглээл наргаал Одоо Монголын хөгжсөн байгаа царайг та нар хар л та. Юугаа баярлдаг байна хөрнүүд. Тэгээ баярлах гээд ууж идэх гээд байгаа бол өдөр болгон тэр баар сав чинь нээлттэй байгаа шүү дээ. Аригчингууд нь баарандаа очиж уугаал тэгэл бие мэдвэл хүн бэлчээрээ мэдвэл мал гэж тэгэл бие мэдэж уувал тэгэл ирүүжүүлэхт орчихгүй. Гэртээ хараал тэгэл тасраад очих хэрэгтэй шүү дээ. Тийм биз дээ. Аль худлаа гоцаал тийм юмны шинжил, ийм юмны шинжил гэдэг. Японд шинжилийн үнэр анир байхгүй. Би хятад 3 жил ажилласан. Хятад бол ямар ч үнэр анир байхгүй. Шинжил гэж мэдчихгүй. Энэ Азийн орнууд бол цагаан сараа тэмдэглэдэг. Цагаан сараар яах вэ? Манайхантай адилхан Ахмад наснда хүндгэл үзүүлж очиж зоологдгийг. Тэ, Япон, Солонгос, Хятад ялгаагүй. Энэ уламжил нь энэ баяртаал ач холбогдол өгдөг мөн үү? За тэгээ Европт бол шинжилгээд бас тэмдэглээд аригтаад байгаа маалга Крисмис гээл өчигдөр Крисмис болсон тэрний Крисмисээр сайхан Крисмисийн дуугаа дуулаад маш даруухан тэгээд дэлгүүр мэлгүүр нь хамдраал тоон солигдох чинь ингээл иймэрхүү байдлаар тэмдэглэдэг байл шүү дээ. Америкт шинэ жилийн бүр анир байхгүй. Тэ. Яг нь социализм үед манайх чинь нөгөө цагаан сар тэмдэглэхийг хориглосон. Шинэ жилээр золгуулдаг байсан. Хүчээр 1 сарын 1-нд тэ мөр зүр гаргана барин гэсэн ойлголт авахгүй хүчээр золгоод болоо. 1 сарын 1-нд шинэ жил. Цагаан сарын золгуулдаг байсан. Бүх юмыг хүчээр хийдэг нэг намын тогтолцооны үед би чи нөгөө 80 онд төрсөн гэхээр чи намайг хүүхэд байхад нөгөө 90 онд арчил зах зээл шилжсэн. Тэрнээс өмнө бол тэгэл жинхэнэ цагаан сарыг 1 сарын 1-нд тэмдэглэдэг байсан. Хүчээр шүү. Тэ. Тэр үед чи одоо манайх одоо хаанаас хараад байсан хүн болго мэдж байгаа. Тэг биз дээ. Тэ. Тэгээд Монголд бол одоо саяхан нэг байгууллага шинжилгээ тэмдэглэсэн байна. Хөрхи ажилд орсон эмэгтэй хүний хүн болго ирж тулгаж жагаад согтоогоод нөгөөх нь гимтэлд очиод хөл гараа тайруулсан гэж шүү дээ. Ингийн тэмдэглэх ямар хэрэг байна Одоо бас нэг төрийн байгууллага надаас хагаад цагдаагийн хамгаалттай шинжил тэмдэглэж байгаа сураг байна. Хотоос гарч тэмдэглээд байна гэж байна. Дракод нэг хийцгүү тэгээд төрийн хүн суртал хэл гахуулна авилгалд идэгчээд байхад шинжил тэмдэглээ шаагаад. Одоо болоо Тэ иргэдэн өвдөд өнөөдөр эмчилгээний зардал байхгүй байна. Өвдөхөд эрүүл мэндийн байгууллага нь уналтанд орцсон. Чин бүрэн гэж нэг балда пэцта нэг төмөр зүүсэн гавьяат нэртэй гавьяагүй пэцта эрүүл мэндийн салбарыг илгээр нь шааж гин.
Өмнө нь мөнгө сайхан гэдэг нэг бала нэг эрх айлын нэг мөнгө хүлэгч олигархийн айлын нэг мангар бацсан байсан. Бас элгээр нь гэвтүүлсэн. Сүр ирээд ороо шаагаад иддэг байсан. Эрүүл мэндийн салбарт дампуурч чадах төсөн хөөрнийхэн шинжил байх хэрэгтэй. Яг нэг нөгөөлөхөд тий. За боловсролын салбар бас хэцүү болсон. Боловсролын зээлийн сан маань гэрээсээ тэгэл олигархуудын хүүхдүүд авсан хэвээрээ байна гэж байна. Авилгалаар олгож ийн гэж байна. Над руу асар их хүүхдүүд мессеж бичиж байна. Хаа очие гэж лайв гэдэг. Би зав гарахгүй. Гэхдээ өнөөдөр нэр тэр нэртэй холбогдно. Энэ мэтлэнгээр. Тэгээ өөрийн эмнэлгийн ажилчдын нэг асрах цувлагчнаар ер нь Монгол цалин баг амьдрахад хэцүүгээд ихэнх нь гадагшаагаар авцсан гэж байна. Ажиллах хүчний хүмүүс хомсолд орцсон гэж байна. Хөөе. Энэ салбар чинь нуран унаад байна. Тэгээ манайх Сүхбаатар дүүрэгт байдаг. Сүхбаатар дүүргийн эмнэлэг гэж ерөөсө балгаас олцсон шүү дээ. Ардын намын нэг авгаа хөвчилж авсан нэртэй. Менежментийн гэрээгээр. Тэгээ одоо тэр манай ардлын тэр өрхийн эмнэлгийн тэнд нэг эмнэлэг барай сүр бадруулаа шаагаад байсан. Учрал энэ төр очиод ингээл шоудаа шаагаад байсан. Хаа байна? Тоног төхөөрөмж байхгүй. Ажиллах хүчний хомсолд орцсон. Байшингаа барай хүлээгээд авсан мөрдлөө дотор нь ажиллах эмч байхгүй, совилогч байхгүй, эмнэлгийн тоног төхөөрөмж байхгүй хаалттай. Манай нөгөө ихнэр чи эмнэлэг домлогт үзүүлнэ гэж явахаар одоо хаа байсан 100 айлын дэр нөгөөдх нь дампуурц эмнэлэг. Та нар ямар байгааг мэдчих шүү дээ. Бодит байдал юм байна. Ингээд даах шинэ жил тэмдэглэл нэг хуцаад авах юм. Их урлын гишүүд чинь нэг тэнгэрт хаалттай шинэ жил тэмдэглэсэн сураг байна шүү. Тэ? Мөнгө эрдэнэ битээ хэлээрэ гэж яагаад. Тэгэхээр одоо доороо яах вэ та? Ойлгомжтой шүү дээ, тий? Одоо энэ шинэ жил гэж баяраа болчмоор байна. Бүгдээрээ нэг өнөөдөр энэ Азийн бар болцсны дараа мөн үү? Сингапур руугаад хөгжсөний дараа энэ булангийн хар нефтэ зараад баяжсан мөнгө төгрөг эд метрал сонин биш болсны дараа хамаагүй тэм баяр тэмдэглээд сайхан амьдрцгааж болно шүү дээ бүгдээрээ. Зарим нь зовоод байхад төрийн байгууллагын шинэ жилгээ хуцаад байх юм. Одоо болооч. Одоо манай намынхан бас шинэ жилийг сайн шааж байна. Одоо яах вэ? Өөрсдөө мөнгөөр хийж байгаа юм чи. Ядагдчихад шилдэг улс төр чинь тэргээ жалгаруулад шаагаад байх юм. Нийслэлд нэг 2-3 судал авсан. Дүүргүүд ихэнх нь нойлоор ядагдсан. Тэгээд дүүргүүдийн шинэ жилийг шаагаал, худлаа шаагаал, аригтаал нэг нэгэндээ туус гардуулж өгөөл оны шилдэг улс төр чинь тэргээ шааж байна. Гош шог чаашаа шаах. Яаж ялах вэ гэдгээ боддгоо мó Тэгээд аригтаал шинэ жил шаагаал Тэгэд Улаанбаатарт нутгийн зөвлөлийн шинэ жил нутгийн шилдэг холбоо энэ төр гээд хуцаад байгаа чи Өнөөдөр сумууд нь өнөөдөр жорлонгоос салж чадаагүй юу лээ гашаанда модон жорлонгоос салж чадаагүй 100 жилийн ойг шааж ирсэн Улаанбаатар хотод тэр аймгийн тэр сумын шилдэг нутгийн зөвлөл гинэ. Нутгийн зөвлөлүүд юу хийдэг вүлээ яадаг вүлээ яана нутгаа хөгжүүлээд алаа ийцсэн биш үстэй. Тэгэл худлаа шаагаал нэг гяттай нэг янз бүрийн өргөмжлөл бие биендээ гардуулж өгöd хошгруулаад нөгөөдгөө аваад дуудаад үжиглээл солиороод өвчнж өгч байна Энэ шагналгаа чим байсан юм манайхаа социализмын үед тийм ээ тэдгээр 5 жилийн гавшгаач гээд одоо манай аав чинь дээр цалин багж олооч мөн үү тэгээд цалин баг өгөө те чи энэ цалингд лав дуусаа чи амар олон хэдэн 100 км хэдэн мянган километр явсан байсан чи хамаагүй чиний цалин энэ тэгээд норматив биелүүлсэн бол яах вэ чамаа гошгруулна аврах гэж гошгруулна гээд худлаа туус шаадаг байхгүй юу тэгээд нөгөө туузаа гэртээ идэх юм уу аврах гэдэг нэр үнтэй гэртээ идэх юм уу хүүхдүүд нь тэрүүгээр хооллох юм уу үгүй шүү дээ тий хөдөлмөрийн бүтээмж нь хүн цэнээр мөнгөөр үнэлэгддэг байхгүй юу да тий өнөөдөр зүгээр мөнгөний араас яваач тий бизнес хийлдэ хөдөлмөрийн хөлсний араас явал та тий тэгэхэд аврах гэд худлаа гуцаад хуучин цаг шиг гошгруулад нэг бие биендээ одон медаль гардуулаад шаагаад байна Америкт байгууллагын аврах гэд туус гардуулж байна харъя судалгаа нар Өнөөдөр дэлхийг судлахад яасан бүх юм одоо сошиалор заахын жоохон хүмүүс ингээд сошиалор ороод бүх юмыг харж гин үзэж гин интернетээр дэлхийг хавтгаа болцсон шүү дээ. Тэ? Үзэх харах дуртай орныгаа юмыг үзэж штэ. Японд өнөөдөр тэргүүний ажилтан гэдэг нэгэндээ нэг хоёрын оронд өргөмжил медаль гардуулаад байна уу? Гэсэн хүүрээ чаавас. Тэ? Одоо гошин шиг болоо заяа. Тэгээ нэрлэхэд нэрээ идэвч тэгээд яах юм? Аврах гэсэн нэрээ идэх юм уу? Удлаа шааж байгаа нэгж хожигруулдаг. Одоо энэ төрийн байгууллагууд амар аврах шалгаруулж байгаа бах та. Хүүрнүүд шилдэг ажилтан гэд хийцгүй удлаа шааж яснаа шилдэг ажилтан шаанаа.
төрийн байгууллагууд хаан шинжилхийн надад хэл заяа. Би очиж мэнчилгээ дэвшүүлнэ мөхөрнүүдэд. На жинхэнэ лайв асааж ороод мэнчилгээ дэвшүүлнэ. За яадаг шилдэг гинэ. За ли бүжиглээд харъя. Наадуулч дуулж бүжиглэхдээ амар авьяастай. Ажил хийхдээ ногоо 0 таг. Гой шаан. Тэгээ шоудаад ерөөсө гой ингээл шааж явахад дарсуулгаач. Манай төрийн байгууллагын ийм л дуракуд байгаа шүү дээ. Нөгөө хэлэхэд дандаа улс төрчний шахаанар ядж байгаа төрд ажиллаж байгаа дарга нар нь бүгд нэг хамаарлахын хамсаатнуудаа томилохдоо уурган барь шиг шаана. Тэгээ одоо бямц өгтгөс нөхрөл ерөөсө байгууллагын цэвэрлэгч жижүүр харуул хамгаалагчаас агуулаад ерөөсөө тойргийнхоо хүмүүсийг шахана. Солиотой байцгаа. Тэрс улс орны том макро төвчний бодлого байхгүй. Ерөөсөө нэг охтон шиг биз даа байл шүү дээ бямц огт. Би нэг гайгүй бодсон. Орохгүй байхгүй шунлын бузар. Нэг гараараа New Progress-ийн ажлын, нөгөө гараараа их хурлын гишүүн, нөгөө гараараа одоо сайд ястай орохгүй байхгүй. Жатанбагийн инк хоёр шунлын бузар төгцөг зайлуул таарна. Насаараа сайд дарах хэлээ. Жидг хоёр. Ардын намаас нэг хоёр бузар олоод ирвэл тэр хоёр бузар байна. Шунлын. За тэгээ баахан дид сайдуу шаачнаа бас болоогүй. Дид сайдууд нь юу гэнэ? Өчигдөр нэг МТ-г нэг ирэх мангар батсан байдгийг. Дашка гэд. Ай бас би спортын салбарыг алаад өгнө гинэ. Өдрөдөр холбоо тэргүүлэл зайлаачтай чи. Өнөөдөр хаашаа спортоор Монгол ус өгчих юм уу? Тэр тэргүй мэрэгжлийн холбоод нь тэгээд олимпийн ирэх авч чадвал тэгээд өөрсдөө бэлтгэлээ хийж гал явдаг. Тэр бацаантаа бацаангүй, сайдтаа сайдгүй, яамтаа яамгүй заяа. Битгий шаа гэж хэлээ. Тэр бацаанд харин мангар бацаа. Намайг л мэдж байгаа гинэ. Тэр бацааныг Монгол мэдхийн гинэ. Яа. Ихт гой шаана тэр бацаа. Дашнэмэг бацаа. Манай компани агуулдаа мэдж байгаа илгүү дээ. Мэдж байгаа шүү дээ. Өртөө зээлтэй явж ийн энэ төр шаач. Өрөө төлөө зайлал та навшоо. Мөрний тулан байна. Одоо олигархуудыг хөвгтүүд шүү дээ. Олигарх гэдэг чинь давуу байдлыг олж бусдын боломжийг дээрэмдэж дээрлэж авсан хулгайч нарыг олигархууд гэдэг. Монголд нэг хэдэн олигархууд байгаа шүү дээ. Тэрнээс олигтой бизнесмэнүүд нэг байхгүй. Жинхэнэ бизнесмэнүүд нь наран туул дээр 8 хийж байгаа. Ганцхан хийж зардаг ийм хүмүүс байгаа. Шудраг бор зүрхээрээ. Тэрнээс нэг мө төрөөс тендер мендер гуссан давуу байдал олсон монопол олигархууд бол олигарх гэдэг чинь бол үнэхээр хулгайч нар хэлдэг заяа. Бусдыг дээрлэж дээрэмддэг хулгайч нарыг хэлдэг. Олигархуудын хөвгтүүд шүү дээ. Өссөн шундлын бузар өсхийн өлн нэрлээг гуйлгчин гот 0 брэнд шаана. Тэгээд олигархуудын хөвгтүүд хоорондоо найзлана. Муу ядарсан гэр ороолын хөвгтүүдийг дээрээс тааш нарж өмссөн зүгснэр нь ялгуурлан гадаа орхон. Муу гуйлгчин гот би угаасаа тийм олигархуудын навшнуудад дургу хүүхэд байх юм. Би дургу шүү дээ. Бас манай аймагт чинь бас хөөрхөн ялгамж байдаг үсэ. Дарга нарын хүүхдүүдээр тэр байшин ороолоор, мань гэр ороололт. Байшингийнх нь ярваас юмнууд байсан. Одоо яг амьдрал дээр харахад гэр ороолын мань гоё шаагаад нөгөөдөл ул руу шаацсан. Яасан? Дарга нар аав ээж нь үхсэн. Тэгээд ядуу гойдон гойдогч гот байгаа. Одоо яг тэд нар тэгэн заяа. Одоо манай гэр ороолынхан мандан бадарч олигархуудын хүүхдүүд нэг өдөр ул руу шаах өдөр ирнэ. Амьдрал хар цагаанаар ээлжилдэг заяа. Сая нэг ямар юм нэг шоу үдээ Солонгост болсон. Тэднийг дагаад бас их талдган жана. Олигархууд эдэн бацаанар тийм нэг нэр алдар хүндэд дуртай баярхах дуртай нэг хэдэн золбонгууд паро шоу пари шоунд дуртай нэг ууж идэхдээ уурган мөр шиг хэдэн бацаанууд та нарыг нэрлүүл зүгээр бөөлж сутгана. Тэр МТ-гийн дашнямаа бацаанаас очиж шалгалт авнаа. Мэдээж пари шоуны бава шавааны хул худлаа өнө галтар хилтэй юм шиг байгаа. Тэ. Багаас нь хүчээр гадаад давж хайцсан. Тэгээд нэг зомби юм нэг тухайн мангар малч гэсэн хэл сурах нь ойлгомжтой шүү дээ. Би тэрнээс монгол хэлний шалгалт авна. Чөж бичгийн шалгалт авна. Чөжээр тоо бодуулна. Нөгөө нь өгсөн баасных нь хүүрний гадаадд сурсан гэж шааж байна. Гадаадд бол хэдэн галтруудаар мөнгө өгөөл наадуул чи гिचээдээ илгэж медалтай илгэж байгаа төгсөж ирсэн. Юу ч мэдэхгүй улгаач нар. Заяа. Судалгааны ажил гэж юу юм хөгжил юу юм би асуунаа. Заяа. Хэдэн дид сайдуудаас очиж шалгалт авна. Ногоо 0 новшнууд бас дид сайд хэрэгтэй мэрэгтэй гэд. Хэрэгтэй газар хэрэгтэй л байх л да. Очиж тэр мө олигархуудын хөгжүүд шиг тэр дид сайдууд хэрэггүй. Ихэнх дид сайдууд нь авах юм байхгүй хэдэн яргуулсан дарвайсан хулгайчуд байгаа. Заяа. Би хэлчихэ. Ардын намын хэдэн
гарчин золбин юмнууд байгаа. Сэтгэлгэн золбин өмсөн зүгтээ анхаарна. Өө яа. Гой шаан хэдэн гуйлагчингууд. Тим юмнууд байгаа нь үнэн шүү дээ та нар. Мөн овшнууд надад мессенжерээр асар их юу ирж байна. Энэ нэг дарвалсан авгаа манай яамны дэд сайд дээр ирлээ. Ерөөсөө өмсөн зүйлстэй анхаарна. Эд материалын шуналтай их цантаа доошоо дэрлэхүү дээшээ долгоноор яг таны хэлдэг шиг балан авгаа ирлээ гэж байгаа юм чинь. Тэр байгууллага хамт олон хүлээж авахгүй шүү дээ. Гүчээр томилсон. Саяны дэд сайдын томилгоог л ойлгомжтой ардын намын одоо тэ Содбаатар тэ Шунлын бузар Содбаатар тэ Учрал ардын намын дарга манай Зандан бороо урал сууж байгаа хийчихэж байгаа шүү дээ. Ядж хаад ардын намынхаа баг хурлыг хуралдуулаад тэр ирнийх нь мэдлэг боловсролын шалгаад нэг хурал мурлаар оруулж ягаад янган шатны яриа хийж ягаад авсан нь үгүй шүү дээ. Хүчээр шаасан. Хуучин та цагт бол социализмын үед хаа очиж бас нэг юу энэ төр гэж байсан юм аа. За ёо. Энэ сургуулийн чипний наалт чи байсан байхгүй юу? Тэгээ намын орооны хурлаар оруулаад удам судрын шалгаад тэ одоо сэтгэл зүрхийн шалгаад мөн үү? Ямар сэтгэлээр ажиллах хулгайч хуудуудаа юу Шунлын бузар байна уу өдр гэд. Одоо бол хамаагүй жинхэнэ Шунлын бузрууд авчиж тавьчихсан. Ирээдүйд яах гэж байгаа их хурл нэр дэвчих гэж байгаа. Яадаг үлээ энэ хэдэн хулгайч нарын олигархуудын хүүхдүүд улс төр төрүүчээс гарсан Монгол улс улам ул руу шааж байгаа шүү дээ. Аргагүй шүү дээ. Амьдрал үзээгүй хэдэн хулгайч олигарх айлын хэдэн мангар бацаанууд төрд гарч ир төр улс төхрүүлэх юм гинэ. Ёстой чаан үсттэй. Та мууса хулгайч нарыг би зүгээр нэр бузрын шин дуудан даанч ганцаараа амжихгүй байна. Ямар сантай дид лайвч ажилд авах хүлээ. Дид сайд ажилд авж байгаа шиг дид лайвч ажилд авъя. Мэдрэмжтэй, мэдлэгтэй, мэдээлэлтэй. Мөн үү? Тийм дид лайвч ажилд авах гэсэн. Уцаа бариулаад ахын дүү тэрийг өчлөө авчиад ёо. Тэр хулгайч бузрыг судал. Анаа судлаад ах байхгүй дорн штэ. Тэ? Гацхгүй төгтөрдөг асуулдаг. Ийм дид лайвч ажилд аваа явуулчих гэсэн. Өглөө болгоныг яамн дөрч хаалгын үтэл. Би одоо даанч амжихгүй энэ нараа сургууль дээр гэж. Хөлцөл сургууль. Би энэ хөлц сурж байна заяа. Энэ жил нэг шинэ жил мэлд очисонгүй очихчгүй заяа. Үсэн хүүрнийх нь нийгмийн ядуу бухимдалтай хөрх иргэдэн өвдөж зовоод инкри бяцхан өрсөн 10 жилийнхаа сургуульч багталцахгүй байхад тэгээд шинэ жилгээ шаагаад тах. Үсэн хүүр хэвстэй. Тийм гэж юу байсан юм. Нэрш шинэ жил гинөө. Яа. Хаанаас дуурайсан хиний бид энэ чинь манайгүй уламжлал дээр байсан шинэ жил тэмдэглээд ирсэн ард түм юм уу? Харин наадмаа тэмдэглэсэн. Наадмаа тэмдэглэхдээ нэг хэдхэн зуун жил болж байгаа. Ганцаа 200 жил болж байгаа наадмаа тэмдэглээ заяа. Харин цагаан сараа тэмдэглэж ирдэг байсан Чингис хаанаас хойш заяа. 7-800 жилийн төг уламжлалтай цагаан сар гэдэг чинь. Тэ. Тэрнээс шинэ жил тэмдэглэн тийм шаагаад нэг социализмын 100 жил нэг аригтаад худлаа шаагаад шинэ жилгээд худлаа авраг гэж шалгаруулаад тууз өгдөг байсан. Одоо болох хэрэгтэй заяа. Орчин үеийнхээ хөл нийлүүлээ. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлээ ойлгосноо. Шинэ жил өө яа. Дунд говийн шинэ жил баян бочин үстэй буруу гэн. Амжихгүй би угаасаа төрийн байгууллагуудын шинэ жил гэсэн болохоос иргэдийн шинэ жилд очихгүйгээ тийм үү. Тэгээ очиод тэр шоучин мөнгө чулууны PR-ыг хийх гинэ. Мөнгө чулууч бас шоучин л да. Чиг Филиппиний гар болцсон байлаа. Уг нэг гайгүй юм болов гэж би дээр үс дэмждэг байсан. Попро шагаад байна. Тэгээ попро мөнгө чулууны шинэ жилийг хийж өгөх юм гин. Мөнгө чулууна чи харин дунд говь зүгээр иргэдийн шинэ жилийг талбай дээр нэг даруухаа хийгэрээ заяа. Тэ. Тэгэхгүй тэгээд нэг худлаа шоудаад худлаа гуцаад хитэн дарга нартайгаа аригтаа шаачив. Тэгэхдээ яг дунд говь дээр нэг аяар нэг очно заяа. Дуурын үлгий дунд говь аймагт аяар нэг сайхан цагт очин заяа. Тэрс 31-нд гэр үлдээ бид мөнгө цолооны хэлсэн шүү дээ тэр. Дунд говийн цэг даргыг нэг 30 29 хавцаа хийвэл хамаа алга яваад очих гэсэн. 31-нд би яаж амжих юм? Аав ээж гэр бүлтэйгээ байдсан байгаа сте. Шинэ жилд чи гэр бүлийн баяр байгаа сте. Аав ээж мөнгө цолооны шоу хийхээ дунд говь шааж яах юм гин. Тэгээ хөрхийн малчт маань өдөө дунд говийн малчт маань өдөө суман дээр байгаа шүү. Тэгээд шинэ жил тэмдэглэхээ суман дээр очихгүй хань очихгүй нь ойлгомжтой. Тэ? Тэгэхээр дунд говьд би очиж амжихгүй заяа. Тэгээ мөнгө цолооны PR хийгээд очих юм гин ардын намын. Тэ? Мөнгө цолооны чи харин тэр нэг тэр тоон даас мач солиороо тэр юуны нөгөө цоочи нөгөө шатхууны машинуудыг шантажлж гэсэн тэрийг болчороо мэлгшөө заяа. Өнөөдөр хаашаа нэг 60 тонны нэг машин яг ингээд
бүх дугуун дээр нь жин тоолыг хуваагаад үзэхээр нэг машинд оногдож байгаа дац гайгүй байдгийн чи тоо одоо тооцоолоод үзээрэй судалгаатай. Өнөөдөр 30 тооны 2 машин зам дээр гарсан дээрөө 60 тооны 1 машин зам дээр гарсан дээрөө нэг машин удаан замын хөдөлгөөний дүрмээ баримтлаа явах нэг өөр мөн үү? За тэгээд олон машин зам дээр гарвал ославаар их гардгийг. Чи энэ минийг тооцоорой. Чи жолооч нарыг их боомлж их шантажлж ийн гэсэн болох хэрэгтэй харин. Энийг чи би дараа очиж лайвд нь заяа тэр нэг хэдэн жолооч нарыг дагуулад очино. Хэдэн жолооч нарыг шантажлаад таа сураг байна лээ. За ийм байна өөр юу авах тийм биз дээ. Хараал баг хэлээрээ хүүхд үзэж байгаа нэг. Хүүхдүүдтэй хараал хэлээгүй жирийн миний лайвыг үзэж байгаа хүмүүстээ хараал хэлээгүй шүү. Би энэ улс орноо тонон дээрэмдсэн сэтгэлгүй новшийн дарга нарт хэлж байгаа шүү заяа. Өнөөдөр энэ ардын намыг цэвэрлэхгүй бол ардын нам ялзарч гүйцлээ. Хэдэн олигарх хун тайч нарын амьдрал мэдхгүй мангар бацаанаар дүүрлээ. Би зургийг харуулах уу? Ястаа нэг бөөл цутгамаар хэдэн гачин минут байгаа нэг ярваад дарваас нь дуурж ядсан аа. Яг тэр аав ээж нь одоо өөрсдийнхөө нэг бусдын боломжийг хулгай хийж олигарх монопол болж гарч ирчээд бас нэг удлаа шаагаад байна. Ардын намын хэдэн бацаан нарын зургийг харуулъя. Эднэр Монголын ирээдүг гинэ. Өө. Бөөл цутгамаар хэдэн гуйлагчин гот. Ардын нам аа. Яа. Улгайч нараа та нар бөөнөрөө надтай мэдгэлц зөөё. Та нарыг би зүгээр хайчин болгоно хэдэн мангар бацаанууд байна аа. Харцмар займаар энэ бацаанаараа. Яа. Гойшана цааталт нэг модель суудсаараа. Яа хэлбэрийн эдэн пястанууд. Эднэр л Монголын ирээдүгөө боддоо яана. Бөөл цутгал нэр амар шижиг хурж байна. Би ийм юм дургу заяа. Өчигдөр нэг ярилцлага үзлээ хараа энэ их гуцнаа тэр яриа мараа авах юм байхгүй нохоон баасаа. Их шааж яана их том гүлт мүлт шааж яана мангараацсан. Тэр над руу нэг хүү явууллаа л да. Ерхий сайд дид сайд нарыг дуудаж уулзаад та нар гарч ирлээ. Тэгэхээр та нарын хувьд юу хэлв? Одоо нийгэмд бол дид сайд нар байх шаардлагагүй гэдэг юм шүүмжлэл их байна л та. Та нарыг ажлаа үргэлжлүүлээд хийгийг үү эсвэл өөр ямар одоо шийдэл? Брендинг бижиг шаац. Сая бид нар бүгд ажиллаа танилцууллаа. Ерөнхий сайд бас зөндөө чиг үүрэг өглөө. Ажлаа сайн хий гэж нь үр дүн гарга. Нойр хоолгүй одоо ажил арт түмэн та нарыг харж байгаа. Одоо артист нам бас одоо нэлээд бухимдалтай мууртай. Одоо та нар сайхан ажиллаар л харуул. Одоо 30 хоногийн хугацаа та бүхэнд өгч тэгээд энэ хугацаанд тэгээд сайн ажиллаар л ажиллаж байна да. Таны хувьд бол одоо энэ томилогдсон дид сайдууд дундаас хамгийн их шүүмжлэлт агуулж байх шиг байна л да. Хантын одоо та бүхэн бүгдээрээ л харсан одоо сүүлийн хэдэн хоног л одоо сайхан ахууллаа. Гэтэ би бол өөрийгөө буруу зүйл хийсэн гэж бодохгүй. Ганц одоо send location гэж хийснээс болоод өнөөдөр нийгмийн дайсан болох хэмжээний Ядчахад өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй. Алдаа гаргасан бол уучлаарай би жоохон сошиалтай галзуураа донтоод гитрхи дээрэнгүй харьцсан байлаа гэж болно шүү дээ. Би юу ч хийгээгүй шүү дээ. Би зөв шүү дээ. Би мундаг шүү дээ гэд. Өөрийнхөө алдааг мэдхгүй бацаа өрөөлийн төлөө явна. Тэгдгүү маа мангар бацаанаа. Олигархи мангар бацаанаа. гэж яригдж байгаа хэд харамсалтай л байна. Тэгээд янз бүрийн одоо ёс зүй сахилгатын одоо сошиал дээр алдаа гаргасан бол би арт түмнээс усч сэтгэл суучлаарай гэж хэлмээр байна. Одоо зүгээр сайхан ажилдаа ороод хариуцлага ажиллаа хариуцлагатай шудраг үр дүн тийм одоо ажиллал хиймээр байна. Таны одоо өөрөө чинь хувийн хвшлийн компаниуд хэрэг амжилттай ажиллаж байгаа вэ? Магадгүй өөрөө хувийн компани маш амжилттай ажиллуулж иж төрийн ажлыг авч явна гэдэг ч юм уу тийм бас өнцөг байна л да. За би хувийн хвшил 17 жил ажилласан. Таны намайг ямар компанид ажиллаж исэн ажилтгийг бүгдээрээ л мэдж байгаа. Та нар намайг ямар компанид ажилдгийг бүгдээрээ мэдж байгааг нь мэдхгүй хөөе мангар бацаанаа. Та нар намайг мэдж байгаа. Яа. За. Манай компани бол бас том компаниудын нэг гэдэг бүгдээрээ л мэдж байгаа. Манай компани бол том компани гэдгийг бүгдээрээ л мэдж байгааг нь. Танай компаниг олигарх сэтгэлгүй заяагүй новш гэдгийг бүгдээрээ мэдэн заяа. Чи 31-р сургуулийн хажууд хүүхдүүдийг угаартуулад шатхан түгээх дэлбэрэх бодистой юм барьчаад тэрийг бас томоохон компани гэх үү хаа? Шаан үзм үү гавлах чинь за. Манай компани тэгэл тэгтээ бүгд
бүгд л адилхан зовлонтой байгаа шүү дээ. Зээлээс зээлийн хооронд явж гин яаж татвараа төлөх үү, яаж цалингаа Өш зээлээс зээлийн хооронд явж гин яаж татвараа төлөх үгээ зовж гин компанийнхаа ажлыг хий өөй. Зээлээ төлөх гуйлгачаа. Чи битээр ахуйгаа шийдэж чадаагүй бусдын асуудлыг шийддэг гэдэг шиг өөрийн чинь компани зээлтэй бол чи төрөөс хулгай хийх гэж зээлээ төлөх гэж орж ирсэн үү? Монголын төр чиний зээлийг төлөх газар уу? Шаан үз мөнгө үлэг. Яаж зээлээ төлөх үл гэдэг л бүгдээрээ л одоо энэ зовлонтой тулаал явж байгаа хаа. Би яг компани одоо дотоод асуудалд ороогүй одоо олон жил болж байна гэдэг та бүгдээрээ л мэдэж. Хөш. Хай бүгдээрээ. Монгол хат нам гэсэн. Хай компани дотоод асуудалд ороогүй олон жил болж байна гинэ. Энэ ногоо нойлыг компани нь юу гэж оруулах юм бэ? МТ компани энд гологдсон компанидаа гологдсон. Энэ компанийхаа захирлын үйл компани дампууруулах гэдэг юм чи яаж аав нь дотоод ажилд нь оруулах юм бэ өөй? Ойлгосноо? уу? Компанийхаа дотоод ажлыг хийж чадахгүй компани дампуурчих гээд байгаа учраас улс орныг авч явна гэд улс орн бас дампуурч яд энэ уу? Компанидаа гологдсон улгаач улсад дэд сайд шаагараач. 5 жил болж байна тэгээд одоо нам болон төрийнхөө ажлаа л одоо хийсэн хэмээр байна. Туршдаг бол байна. Хувийн хвшлийн одоо зовлон бэрхшээлүүдийг мэднэ. Хай нам болон төрийнхөө ажлыг сайн хэмээр байна. Чи зүгээр очиж намдаа далдган ч намынхаа ажлын тэр шоу парыг зохион байгуулж архиа уугаа гудраад зайл. Чамаар Монгол төр дутахгүй олигархийн мангар оцаа минь. За. Тэгээд яг тэгэл одоо энэ чухал ажил хариуцлага авсан байна. Тэгээ энийг л одоо хариуцлагатай хиймээр байна. Монголд өөрийгөө яаж харуулах гэж бодож юу хийх юм та энэ 30 хоногт? За олглоо ширхээсээ дий зүгээс. тэг яг би сайн хэлээ л дээ. Хийх ажил их байна. Тэгэл ерөөсөл ихэнх сайдуудын гол ажил юу юм? Мөнгө олох шүү дээ. Мөнгө олох, мөнгө босгох. Энэ хараа сайдуудын гол ажил юу юм? Мөнгө олох гин. Энэ гуйлах чинь мөнгө одож төрд орж ирж байгаа. Йоо. Мөнгө олох гинэ. Та нар угаасаа хэдэн олигархуудын хүүхдүүд мөнгнөөс өөр юм мэдэхгүй шунлын бузруу та. Өмс зүүж байгаа бижак нь 20-30 сая штэ аралта. Брэнд шаатсан. Та нар брэндээс өөр юм мэдэхгүй хэдэн сэтгэлгээний тураалтай мөн гуйлах юм байна. Тэгээ мөнгөний өмсөнийг мэдэх эдийн засгийн одоо туршлагатай байх, бизнес туршлагатай байж учраас нэг мөнгө босгох нэг тийм одоо ажилдаа орох байх гэж би бодчих тийм. Ой, жавхлаа. Энийг сангийн яамныхаа дэд цаатаар авчаач. Тий? Мөнгө босгож өгнө гэж шааж штэ. Одоо аяж үйлчлийн салбарт хөрөнгө оруулалт татах хэрэгтэй байна. Спортод одоо спонсор дэмжигч байгууллагуудыг спонсоруудыг хөрөнгө оруулалтыг бас одоо мэргэжлийн спортын мэргэжлийн холбоонуудад одоо авчрах хэрэгтэй байна. Тэгээ энэ бүхнийг хийж чадна гэж би үзэж байна. Тэгээд одоо ажлаа дөнгөж 7 хоног юм. Чи чадна гэж бодож байна. Чадна гэж бодож байгаа чи чиний л бодолцоо юу? Чи өөртөө л над бодлоо. Өөрийнхөө дуулсан дунд өөрөө алга ташна гэдэг шиг өөртөө үг хэлээд өөрийгөө магтаал өөрөө би мундаг гэж өөртөө алгачаа шааж байна. Ямар Монголын төр дутхгүй. За. Ажилтаагаа одоо танилцаад эхэлсэн байгаа. Тэгээд харуулхал үлдлээ. Яг босхор юм шиг байна 7 хоног. Би ч тэгээд мэдэн тэгэл. Ой мэдэн. Ой яа. Мэдэн ч гişиг. Гой шаах юм аа. Энэ уцаа нэг мөнгө босгож ирээл. Яа. Гадны улс орнууд манай спортын холбоодод зүгээр мэ гэж мөнгө өгөх юм гинэ. Шаалтаа нөгөө сүү бацаанууд залуучууд шаалтаа бадмаа гэдэг шиг. Чиг шаалтаа бадмаа. Ой яа манай соёлын спортын яам руу мэ гэж мөнгө өгөх юм гинэ. Гүчээ тийм л баян олигарх хүн болгон мэддэг компанитай бол тэр МТ-гээс авцраад мөнгө оруулчих чээ. Тэ? Тэгвэл чамайг ах нь алга ташаад гүхэлэн дэмчи. Ундрмаас аав нэг одоо тэ нүүрсний олигарх штэ. Соёлын яам угаасаа нэг олигархуудын хүүхдүүдийн цэцэрлэг болоод удаж байгаа штэ. Өмнө нь номин гээд бас нэг Чинбатын ирэх балаа охин өсөөс ихсэлзүүлэл ингээл гунгаад алхаад байсан. Хүргээг үлсэн бэ. Соёлын яамны нэр дээр баахан мөнгө идэл гадны нэг хөлбөмбөгийн компани дээр зүгээр лого шаагаад Монголын мөнгийг Монголыг сурчилж байгаа нэтэр гэж шаагаад баахан мөнгө авчиад үрэл идэл одоо логогоо тавьчих тэдэнд өгөр Монголоос шилжүүлнэ оронгууд нь ардуур надад тэдэг өгөрэй гэл шаасан юм шиг байлаа шүү дээ тий. Яг тэр шиг шаан та нар заа юу. Та нарын шунал бол амар. Яг тэгвэл багаас амар юм идэл чиргэлээд үдцсэн. Тий. Тэр нэг наран одоо тэр яавал нэг боломжийн ирүүл нэг гайгүй шиг энэ тэрэг хувцс өөрсдөө нэг цэвэр органик даавуугаар үүдүрлээд хийж чимээ чи мэдхгүй. Та нар бол зүгээр амар үнэтэй дэлхийн брэнд өмсч ирсэн хүүхдүүд.
За юу. Шаан үз. Та нар намайг мэдж байгаа. Намайг бүгд нар мэдж байгаа. Би үл юм гэл. Ой яа. Чамаг мэдхгүй. Мань мэд яг эрэх дуртайнууд нь ганц нэг гадарлна. Спортын бүх холбоодыг мэддэг гинэ. Яадаг үлээ энэ нөхөр чинь тэгэл зугаацаал спорт гэл гадаадаар зугаалал явж исэн мангар бацаан штэ. Ийм бацаа мацаан дид цааж шиг. Ой, зандч төрчрөл хоёроо. Хоёрын над дид цайд чи таалагдахгүй байна. Ядж байгаа намайга мянган гişүүдээс асууж ягаад ядаад нэг мань шиг амьдрал үтсэн юм болоо тавьчихгүй яав да. Дандаа харагдаж байгаа нэг мөнгөтэй айлуудын мангар амныхан салиа нарилаагүй мангар бацаа нарт ардын намынхан дид сайдын суудлыг цэцэрлэг болгоо өгцөн. Үнэн штэ, үнэн. Үсэн хүүр. Өнөөдөр харин мэрэгжлийн засгийн газар байгуулад мэрэгжлийн сайд тавь. Ойлгосноо? Давхар дээлгүйгээр улс орноо хөгжүүлэхийг ерөөсөө ойлгомжтой. За юу. Яаж гэвэл их хурлын гишүүд нь их хурлынхаа хууль батлах ажиллаа хийгээд зүгээр л мэрэгжлийн засгийн газар байгуулад өгчих. Одоогийн энэ засгийн газар бол сайдууд бол чи биш бол би биш гэсэн байдалтай 2 дугаар 3 дугаар ээлжнийхээ хоолндоо орсон давхар дээлтэй дангаасан бүтцтэй ийм засгийн газар байгаа. Ойлгосноо? Зандан страс бусд нь бүгд давхар дээлтэй сайд нар. Яаман дээр очих завгүй. Ягаад гэвэл нэгдлийн өглөө ардын намын бүлгийн хурал. Хоёр дахь өглөө ордонд байнгын орооны хурал. Гурав дахь өглөө засгийн газрын хурал. Дөрөв дэх тав дахь их хурлын чуулган хэдийд нь яаман дээр очих юм. Тэгвэл яг мэрэгжлийн инженер хүн дэд үтсийн салбарт тийм үү? Инженерийн салбарт одоо барилгын яамны сайд хийхэд яах вэ? Яг л барилгын яамн дотроо базаатай сайн ажил хийн. Энийг мэрэгжлийн засгийн газар гэдэг байгаа байхгүй. Тэрээс бүгд давхар дээлтэй новшнууд шүү дээ. Та нар сэтгэлгүй шүү дээ. Та нар зүгээр л улсыг орноо бодож байгаа бол давхар дээлээсээ татгалзаад мэрэгжлийн засгийн газар байгуулж өгөөд харин тэднийг яс ажиллаа хийгээрээгээд шахаж шаардаад шүүсийг шахаж ажлыг хийх хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс та нар нэг давхар дээлтэй дангаж сайд майд хийгээд нэг үгээ зөөж ядсан хэдэн ярваасан дарваасан хэдэн хулгайч нар л байгаа шүү дээ. Гэсэн бас очоод ямтууд чи хаалгын хөшгөлөд ороход оруулах юм уу? Оруулахгүй шүү дээ. Ярваад дараас юмнууд байгаа. За ёо. За юм байна өөр юу ах вэ? Тэр баяртай сургууль дээр ирчлээ. Энэ багштай уулзч нэг шалгалт өгөх ёстой. Тэ. За тэр баяртай нэг өглөө нэг хальт нэг 30 минут лайв хийгсэн чи жоо хадуур авчлаа. Ярил их юм байна. За ёо. За тэгээд одоо шинэ жил гэж худлаа гуцаж ядарсан нэгэн битээ задарч харигтаж задарцгаагаад. За ёо ойлгосноо. Сохрын газар сохор явж тоглонгийн газар тоглоё яв гэж өвөг дээдс сургасан үг байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл мөдөө ядарсан хүний дэргэд битээ задраад дагараа л гэсэн үг. Тэ. Ядарсан хүнд битээ баярхаад дагараа л гэсэн үг. Энэ ядарсан нэгэнд битээ задраа зангаагаад аригтар суугаа шоу бараа хийгээд агаар юм яриад битгий шаагаад дагараа. За ёо. Төрийн албанд ажиллаж байгаа хэдэн сул хийцгүй мөнгө авч байгаа хэдэн гуйлагчингуудаа. За ёо. Би та нарыг яагаад гуйлагчин гэдэг бол сэтгэлдээ гуйлагчин хоосон толгойтой тархины тураалтай тархины хоосон гуйлагчингууд байгаа. За ёо. За юм байна дөрөв хоёртаа.